өөрөөр бидний зүрх сэтгэлдээ тулдаг. Тэр бидний зүрх сэтгэл дотороо бохир муухай зүйлсүүдтэй тулж ажилладаг учраас бидний амьдралын явцад бидний дотоос 9 шатны муухай юм гарч ирдэг. Мөн би Христэд итгэлтэй заастаа Есүсний нацтай өөрчлөлт баярлсан учраас хамгийн ихдээ би уураасаа талхив. Аав гэсэн ууртай аюу амархан ууртай аюу уцаартай юм ихтэй та миний уурыг ингээд алга болгоод өгч. Тэгээд бидний гойсныхаа дараа нь ихэд юу гэж орддог вэ? Би уурлахаа болно гэж орддог. Гэтэл би усан ууртай болж байсан. Усан ууртай. Тэгээд би бодсоо дутхгүй байна. Энэ бурхан ч тийхээ болчих шиг болсон. Тэгээд миний уурвал мөнгө надтай хамт байх юм. Харин тэр биш үү? Би нэг юмнаас бас талыг бурхан тэр юмыг өнгөчж хэлсэн. Өнгөчж. Тэгээд би өөрөө маш тодорхой харддаг. Тэгээд ингэж онгоц байгаа. Усадаач яг энэ л байхгүй юу? Тэгээд дотор хүмүүс нь өөр болж байна. Дотор хүн юмсыг ялгаж харж байна. Үгүй яг ингэж шүү. Яг үнэндээ энэ чинь юм байхгүй юу? Дотор хүн тэр бурхан хэлбэрч байгаа юм бидний дотор хүнийг хин нэг нь болгож хэлж байгаа. Дотор хүн бичтэй болох юм. Гадны хүн дотор хүнээс шууд захирал. Танаас таньжаа Филипп баш 11 сар гэрээ хоёр шуурга юм байна. Нэг нь болохоор гаднаас ирэх шуурга. Хүмүүс бидний Иесус дээр хэлээд байна. Нөгөөх нь дотор сэтгэлийн шуурга. Дотор сэтгэлийн шуурга бол гадаад шуургаас хэцүү. Яг л хүн өөрөөсөө зутаж чадахгүй гэж ярьж байсан тийм. Автобусанд орсон ч би хэвээрээ машин цусан ч өөрөөсөө зутахгүй. Тэгээд дараад нь сэтгэлийн шуургатай таарсан өөрийнхөө. Тэгээд би тэндээс тэгж амар шуурж, тэгж амар бохомдож үйлж ажиллаж хахад миний дотор хүн маш тайвнаар надад ярьж байна. Суудаа энэ чиний сэтгэлийн шуурга. Чи яг одоо над шуурганд нам гэж хэлэх ёстой. Чи нам гэж хэлэх ёстой. Дотор тийм зүйл байна. Тэгээд бас нэг ойлгосон юм юу байсан бэ гэхээр бидний сэтгэлийн шуурга дандаа бидний дэвтэргүй амьдрал үүсдэг. Бид нар тэр сэтгэлийн шуургыг өөрсдөө өдөөдөг, бид нар өөрсдөө хөгжөөдөг, өөрсдөө сахилах эрч хүчийг бид нар өөрсдөө нэмдэг. Хинч тэрийг нэмээгүй байхгүй миний тэр шуургыг би сайн дураараа хэлсэн. Тэгэхээр энэ бол хэлбэржүүлэх ажиллагаа мөн байна. Дотор хүн надад хэлж өгч, ой чи захирсан уу? Надад өчнө зогсох уу гэж надад хэлж өгч. Дараагийн удаа арай өөрөөр ажиллах болно гэсэн. Энэ бол хэлбэржүүл. Зөвхөн энэ бол биш ээ. Та нарын амьдрал минийхээс өөр учраас та нарын амьдрал ч гэсэн хэлбэржүүлэлт явагдаж байгаа. Йосефийг ах トゥ нар нийлээд авсан гээд тэр хөдөлгөөр хэлсэн шүү дээ. Хүмүүс айсан тийм. Эндээс хэлбэржиж гэсэн тэр. Тоо байх одоо юу гэдэг юм аимшиг дотор тэр явсан тийм ээ. Дараа нь нэг боолот болжсэн гэсэн чинь гутгуулсан дээр шоронд байсан. Тэгэхээр хаа явсан газараа хаачлаач мэдээ юм байна. Би хамгийн их ингэж таны юм Йосеф тэгээд болоо шоронд дотор би тийм харамсагч нар надад хэрэг тайлбар байгаа юм. Харамсагч нар бүх хоригдлыг мэдхээ болоод Йосеф өгчээ. Бүх зүйлийг мэдхээ болоод Йосеф тэр шоронд дотор зөв шоронд даашиг болсон байхгүй юу? Тэгээ Йосеф тэгж хэлдэг болоо намайг энэ шоронд дотор таанчлах юм байгаа. Эндээс төгөөтэй гэж юу яах вэ одоо? Яг шоронд юм даа гэхдээ зүгээр уусаа гэж ханаг авахгүй яг тэр ихний зургийг мартаа гэсэн. Тийм учраас тэр энэ миний хаанчлах газар биш гэхдээ миний яг хонд хамт байх учраас. Тэгэхээр юугаар ч хязгаарлахгүй ямар ч газар, ямар ч байшин, ямар ч үе цагаар хязгаарлахгүй тэр өөрийн хэлбэржүүлж байгаа юм. Бурхантэй боол байх нь шоронд байх нь Йосефийг Египтийн хааны 2 дахь хүн болгоод бэлтгэж байгаа шүү. Тэр нэгтэй хараад марууд очиж суугаад байхгүй. Эсвэл фараон дуудаад болсон юм яах вэ юм шүү. Ухааны бишээс тэгээд үгүй юу одоо би царай хаалт удаа гэж хэлж би яаж болох вэ? Тэгэхээр ийм бурхан таа дээр хэлбэржүүлэх хүсэж байна. Ийм бурхан надад тэр ингэж бодож байна. Би юусэн би зөвхөн өндөр багш болж явж. Тэгээд би дараад нь миний дотор хүн бол нөө гэж үгүй наач маа биш. Энэ зам биш. Мэдээж ямар болов би гэдэг доктор профессор магистр гэдэг юу гэдэг нь авч болно. Энэ бол гэхдээ яг үнэндээ би өөрийгөө өөрснөөсөө татаад тэр талбайсаа гаргаж байгаа гэж байна.
бурхан хүнийг тэгж хэлбэржүүлдэг. Тулж ажиллахдаа зүрх сэтгэлтэй энэ тулж ажилладаг. А бас бурхан хүнтэй хамтарч ажиллах гэсэн юм аа. Хамтар байх бол юм гэж болохгүй. Бурхан минь таягаарай. Бид нар нэг тийм цанташ аюу зовлонтой. Өөртөө ер нь юм үзэхгүй. Ер нь юмд аруулаад өгөхгүй шүү. Тэгээд одоо хажууд нэг одоо юу гэдгийг нэг одоо ингэ одоо манай гэснийг хачин нөхөр ирж амьдрий. Одоо түр ирж амьдрий шүү дээ. Тэгээд яг үнэндээ тэр гэс их мэдтэй тэр хүний байхгүй болоод нөгөө дээр мэдэн шүү. Тэгсэн чинь тэр хүмүүс чаддаггүй байна. Тэ одоо манай хүмүүсийг зодоо тэгснээр мөрөөлөө танигдтал айгүй байна. Манай гэс өөрийн гэршгэ байна тий. Бид нар яадаг вэ? Нөгөө өрөөдөө хаалгаа аваа энэ зайлшгүй юм таам энэ зайлшгүй хатаг болж гацрагтай. Уяасна заалт ийм байлаа юм. Хэрхэн надаа бахан хараад хэлж үе чи яасан юм бэ? Би одоо чиний юу вэ? Хойд матчин уу? Чи яагаад зовчлаа? Энэ миний гэр юм аа. Тийм болохоор та явна. Бид ч надад чиний утас юм аа. Бид тест хамтаж болохгүй. Бид тест нэрээ хүч өөрийн хайрлах хэрэгтэй бид ч байснаа өөрийн хайрлах хэрэгтэй бид юм байгаа болох хэрэгтэй бид эхнэрээ арай хаваад болохгүй байна. Гэтэ эхнэртэй ууланыг ондор болох хэрэгтэй. Бас бид нар хүмүүсийн ямар ч юм байх. Өөний бүрк юм. Бэнкөө явж байна. Гэхдээ чи та зүгээр хэрэг ийм байхтай гэж үзвэл ишүүлэгчтэй намайг Есүсийн өөрийн сургаалыг сонсоод үзээрэй. Есүс хинтээж тэгж ялгамж байгаатай. Хайрлах хүндээ тэр харангүй хайр өгдөг байсан. Хэлэг үгээр хэлдэг байсан. Есүс гэмээр фарисеучуд, садукачуудыг маш урт шүүмжилдэг байсан. Гэхдээ тэр хайртай учраас дургүй чаддгүй байсан байхгүй юу? Ойлгож байна уу? Та нар цагаанаар болсон уршүүдээ гэж хэлж байгаа. Монголоор муусан хүүрүүдээ гэж байгаатай яа. Өмнө нь гэдэг монголчууд бид нар хүүрээ гэдэг байсан шиг юм байна тийм. Одоо ч хэлдэг байгаа хүмүүс. Гэтэл Есүс тэр хүмүүсийг тэгсэн хүүрүүдээ түүнээс ер нь яах вэ? Бос нь орж уулзах тийм. Ер нь бол яах вэ? Хасаалтаа та нар ажиллаа бас хин тоног тийм ээ. Бас яах вэ? Та нар авууштай байна. Бас тийм муу гэж хэлж болохгүй. Бид тантай ингэж амьддаг. Энийг бид хайр гэж нэрлэдэг. Энэ хайр биш. Би хайр биш гэж боддог. Бид нар улаан цай цөөрж байгаа, улаан цай бүдэлж байгаа нэгнийг хайрлахтаа өмнөнийг харамгүй хэлэх хэрэгтэй шүү. Тэр хүн чичаасаа тийм чиний наваг ингэ чилдэг гэдэг экстрач бодоосаа тийм тийм үнэн шүү дээ гэдэг ухаараасаа гэсэн дээр Иесус хэлсэн гэж би боддог. Есүс хүчээр аюу асаа ястай шүү шууд хэлсэн байна. Та нар тэг залбирч байгаа хүмүүс мэдгэхийн тулд болон зогсоод тэр боломжтой болон зогсоод залбирдаг хүмүүс шиг битээ байж. Эсвэл өргөл өгтөө өмнө бүрээ өгдөг хүмүүс шиг битээ байж. Тэгээд ярьж байгааг бодоход тэр үеийн ясааштай хүмүүс боломжны болон зогсоод залбирдаг байсан баг шүү. Тэр үеийн хүмүүс өргөл өгтөө урд нь тодорхой хэмжээгээр бүрээ үлээдэг байсан баг шүү. Тэгвэл Есүс тэр тогтсон яс яг шууд болсон байна. Бид тэгж хий. 11 сард Филиппээс сургалт явуулж байгаа. Эсийн бүлэгчүүдийг хийхэд айгүй асуудал яг юм болсон. Хөөсөө эсийн бүлэг байна. Гэтэ харин сүнсний гал байхгүй. Та яг ингэж ташуугаа явуулдаг. За энэ ч одоо гаж усгал юм байна. Энэ одоо ерөөсөө болохоор их юм байна. Одоо нэг хийж болохгүй гэж. Тэрэндээ болсон биш ээ. Эсийн бүлгийн болт зүрхийн байж байгаагүй та цугулж яах гэдэг. Ямар хэрэгтэй юм тэр чинь. Яг мэд. Өдөрдөг чинь шал үүж байгаа юм шиг. Ирж байгаа нь шал очихгүй уцтай юм шиг. Яа би өөрөө байсан баг тэр эсийн бүлэг өдөрдөг чинь. Би эсийн бүлэг болох өдөр уцдаг хэвээр болохоос нэг өдрийн өмнө уцдаг хэвээр 7 хоногийн дундуур нэг уцдаг хэвээр хоньмон зүгээр явчихгүй байх юм. Тэгтээ яа юм байх ёстой гэж. Бидний нөгөө үр зүрхний хайр, сайн дурын зориулалт хаашаа хийсэн юм бэ?